За Йордан улсын тамирчин Алдо Жафар, Иран улсын тамирчин Вализаде Афроузи Ясин гэдэг. Хоёр тамирчин. За Зээжний хамгаалт толгойн хамгаалтаас шалгасан асуудалгүй байна. Техник ур чадварын үед бол энэ хоёр манастай. Яг л нэг төвшөнд байгаа хоёр тамирчин байгаа тий. Тий. Нас одоо нөгөө тоолвол нас чацуу төөлвөл юу чацуу гэдэг шиг л. Бүх зүйл нь бол яг бүх зүйл нь тэнцсэн. За тулаан маань эхэлсэн. За одоо аврагын тоглолт бол сэтгэл зүйн үед илүү их зүйлийг шаардна. За аль аль нь өнөөдөр бол маш тайван байгаа. За Иран улсын тамирчин эхний 2 оног гизэн товтлж авлаа. За ялангуяа Йордан улсын тамирчин бол үнэхээр тайван байгаад байгаа. Өглөөнөөс хойш тоглолтод бол тий. Ингээл оноо алдсан ч гэсэн ер нь тайван шахаал. Иран улсын тамирчин Вализаде баруун урд хөлтэй. За Йордан улсын тамирчин Алдо Жафар. За богино зайд. Толгойн ашиглалыг хэлдэг. За яад мань нэлээд шахаж орж ирж байна тий одоо. Тий одоо 5 хоногоос хэдийн алдсан байгаа болохоор бас явахгүй бол болохгүй. За толгойн рууг нь амжилттай дамжсан. За хараахан оноо болоогүй. За Йорданы тамирчин бол за толгоонд одоо үнэхээр бас өндөр түвшний техник харууллаа тийм ээ. Өндөр ур чадрын техникээр оноо авлаа. За давхар унгаас уучраас нэг оноо ингээд нийт 4 оног. Нэгхэн тоглоогоор 4 оноо авсан. Маш ухаалаг бөгөөд шийдэмгий тоглоо явлаа. Хормын дотор оноогоо бол бариад авсан. За аргагүй энэ ч яг өндөр ур чадвартай тамирчтай финалийн төлөө гараад ирсэн хоёр талаас. Иймэрхүү зүйл яг. Тэгээд яг уу. Пеналийн тоглолтын дээр бас ийм шийдэмгий өндөр ур чадварын өшгөлтийг сонгож амжилттай болгоно гэдэг бол үнэхээр сэтгэл зүйн хувьд маш сайн байгаа нь харагдаж байна тий. За 30 секунд үлдсэн 1 онны зөрүүтэй. За хоёр тамирчин бол аль аль нь. За Иран улсын тамирчны одоо яг энэ ойрын зайнаас зүүн хөлөөр доор өшгөлж байгаа өшгөлт бол өглөөний тоглолтуудаас эхлээд үнэхээр ганаа тийм ээ. Маш их оног авч байгаа тэргээрээ. Одоо магадгүй энэ сүүлийн секундуудад тэр өшгөлтөөс өглөө бас хийсэн эргэлттэй өшгөлт гэдэг юм чинь тий. Яг энийг бас хийгээд байсан тий. Оноо авсан шүү дээ. За өөрт суусан ур чадвар гэдэг нэрээ. Ямар ч үед байсан. Яг өөрийнхөө зайд ороод ирэхэд л хийж байгаа байхгүй тий. Тэгээд цаг доошоо болсон үед үнэхээр бас тайван хийж гин тийм ээ. За 2 оноогоо бол за энэ нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. 180 градустай яг эхний өшгөлт нь орсон бол 4 оноо авна. Сая бол нөгөө сүүлийнх нь өшгөлт нь орсон учраас 2 оноогоо аваад. Тэгэхээр эргэлттэй өшгөлтний. За эргэлттэй өшгөлт бол амжилттай болсон гэж үзсэн байна. За 8-6-аас. 8-6. За Йордны тамирчин маань бүр давуу байдлыг олоод авлаа. Одоо 14 секунд. За Иран улсын тамирчнаас ямар өшөлт ирэх нь вэ? За одоо тэгээд Йордны тамирчин ингээд огтуулах техникийг л явчихж штэ. За тэгтээ 2 оноо бол маш барьцгүй. Ялангуяа энэ өндөр ур чадвартай тамирчин финалийн тоглолтын дээр бол заавалгын тамирчин зурсан. 3 онооны зөрүүтэй болсон. За бүр за 2 оноо орчлоо. 2 оноо орсон дивжинээс гарсан. За адил 9. За финал шүү дээ. Ширүүхэн явж байна. Сүүлийн мөч хүртлээ. Эцсийн секундэд газар унаад хоргуулад. За 1 секунд үлдсэн. За 1 секундыг харъя. За 19 харьцаатай. За мөн шүүгч. За шүүгч өөрийн мэдлийн картыг өргөж. За сүүлийн секундуудыг бас нэгтэлж харгаж явах шиг байна. За тийм байна. За хоошоо. За ер нь хоошоогоо бол ингэж 3 удаа татах одоо хоошоо зайлж гарах юм бол торгуул ирдэг тийм ээ. За тэр нь за тийм. За ингээ араар. За улаан авсны идэж нөгөө гүт юуны оноо байгаад сая эргэлттэй техникийн хамгийн өндөр бас нөгөө нэг тий бүхэл том оноогоор авч байна. За яалчгүй энэ хоёр тамирчны маань тулаан бүр маш
үнэхээр явах Өрсөлдөөнтэй хүсэлж тий. байна. Хоёулаа Арай зүрэн дээрээс л те. өндөр ур чадвартай болохоор харуулж байна. За 2 дугаар үе. За одоо 90 улсын тамирчин бол энэ үеийг авахгүй бол одоо ялагдал хүлээх аюултай болсон. Тэгэхээр давуу талыг бол Йордан улсын тамирчин аль хэдийн авсан. Гэвч 2 дугаар үеийг алдах юм бол шийдвэрлэх 3 дугаар үе гараад ирнэ. За одоо тэгэхээр 90 улсын тамирчин хэрхэн энэ үеийг авах вэ гэдэг. Оо за. За дахин эргэлтээ өшгөлт. Үнэхээр гаргууд сайн хийж байна Йордан улсын тамирчин. Яг энэ тал та баян хийж гин те. Тий. Одоо хүний нөгөө үнэхэрийн олон мянгуудад авцсан сурсан өшгөлт гэдэг бол дархан мэх гэдэг бол яг л энэ баг. Тэр одоо хэсгийн тоглолт байна уу, финалийн тоглолт байна уу энэ хүү тамирчинд бол ямарч хамаа алга яг л өөрөө хийнэ гэсэн үедээ хийж гин. Тэр нь амжилттай болж байна. За тэг өглөө хэлсэн чинь нэг техникийг бол одоо яг хийж чаддаг байх нэг өөр тэмцээн дээр яг оруулж хийдэг. За тэгээ электрон систем дээр бүр оноо болгоно гэдэг бол бас нэг өөр хэрэг. Тэгээд энэ эргэлтийн өшгөлтийг хийхэд бол бас зүгээр л техникээс гадна энэ сэтгэл зүй яг энэ хүү Йордны тамирчин шиг ийм тайван бөгөөд шийдэмгий байх хэрэгтэй тийм. Эргэлтийн өшгөлтийг бол эргэлзээ жоохон дотоо ирэхээр бол өөрөө буцаад аюултай байдалд ордог тийм ээ. Унаа бол яг өөрийнх нь тэр орж иж байгаа богино зэнд мэдрэмж өндөр биш те. Яг за Йордны багш карта өөр юм болгож авлаа. За сануулгыг сануулгушээ. Эргэлтээ техник ороод унсан учраас нэг сануулга өгцөн. Эргэлтээ техникийг бол хэрвээ оноо оруулалгүйгээр унах юм бол торгуул аавна тийм ээ. Хэрвээ оноо нь амжилттай болчих юм бол торгуул авахгүй. За яг тэргээр сая одоо тасжуулагч маань карта өргөд тэрийг авч байна тий. За 4 тгий харьцаатай Йордан улсын тамирчин бол уламл давуу байдлыг авсаар байна. За 4-2. За Иран улсын тамирчин ингээд баг багаар оноогоо барих хэрэгтэй хаж байгаа л тий. За энэ техникээр сая эхний үе дээр бол гайхалтай хэрэгэн эргэлтийг хийгээд 3 хоног авсан. Аль нь маш тайван байна уу. За тэр богино зэнд. За шүгч харж байгаа. Яг л унсны дараа зогсоолоо. Торгуул бол ирнэ. Хэрвээ зогсоосны дараа унсан бол торгуул ирэхгүй байсан тийм ээ. Тэгэхээр тэквондод маань тэнцвэр гэдэг ямар чухал вэ гэдэг саяын хэсэг сарна. За 3-2 болсон. 3-6 болсон ямарч байсан. За 1 минутын хугацаа сүүлийн 1 минут. За 90 улсын тамирчин одоо энэ 1 минутанд л амжиж байна. 2 дугаар үеийг заавал авах хэрэгтэй. Мэдээж финалийн тоглолтод бүх юмаа шавхах байх. За сайн харж байна тий. За дасчуулагчид мэдээж энэ оноог байраж хамгаалаарай л гэдэг зөвлөгөө өгч байгаа. За Иран бол нэлээд шахаж орж ирж байна. За Иран улсын төрсөн дараас нь тоглоомнуудыг явсан. Харах амжилттай болоогүй л за энэ зүүн хөлийн өшгөлтүүд ирэх гээд байгаа. Доор. За тэр. За аргагүй. За. За 3 оноо орсон боловч харамсалтай нь одоо зуурсан цэвэр өшгөлөөгөө зуурч өшгөөсөн гээд 3 оног нь хассан. За Ираны тасалжуулагч эсэргээр нь бол үгүй зуураагүй гэд чаленжийг картыг өргөсөн. За одоо энэ их гэвч одоо тамирчин маань бол бүх хүчээ шавхсан байгаа болохоор бас их хэцүү даалгавар тэр бол. За карт маань бол цуцлагдсан. Тиймээс одоо шийдвэр хിവэр үлдэж 7-3-аас өргөжлөнэ. За одоо 30 секундын хугацаанд Ираны тамирчин бол нэлээд шахаж явах хаа. За 30 секунд их ажиллах байх. За тийм ашгаа явж байна. За одоо энэ оног барих хэрэгтэй байгаа. За ямар нэгэн болов. За энэ зүүн хөлийн дээш өшөлтийг бол ер нь Йордны тамирчин мэдсэн тийм ээ. Сайн нэг алдаад. За энэ өшгөлт бол үнэхээр гайхалтай юм аа. Бүх үеуд дээр энэ өшгөлт төрөл одоо давуу байдлаа авчлаа. За одоо энэ бүр шийдвэрлэх мөцөд. Пенал гарan гартлал ер нь бүх тоглолтнууд дээр энэ өшгөлтөөр хийж байсан. Мэдээж өрсөлдөгч нь судлаад мэдчихсэн. Гэхдээ хүний дархан их бол үнэхээр зогсоогдчихгүй бай тийм байна.
За 11-4. За одоо даалгавар бол Иран улсын тамирчин маш хэцүү болсон. За Yorд улсын тамирчин бол маш зөв тактик хэрэгжилж байна. Оноо илүү мөртлөө оноогоо барихгүйгээр өөрөө довтлоод байна. Энэ бол үнэхээр сайн хамгаалт. Яалтчгүй сайн хамгаалт. Одоо манай Монгол улсын гавьяа тасалжуулагч Гай Эрдэнэч маань бол нэгэнтэй хэлсэн байдаг тийм ээ. Хамгийн сайн хамгаалт бол довтлогоо юм а гэж. Яг тэрийг л одоо Yord улсын тамирчин бол хийж байна. За тэр оног. Ердөөсөө зүгээр зогсож эсвэл зүгтаж оноогоо бол хамгаалахгүй ш тийм ээ. Яг л довтлосоор юм байгаа л хамгаалчихж байна. За Yorд-ны тамирчин 3 санаатай учраас мэдээж. Сүүлийн мөч. За ингээд 27 дахь удаагийн Аз ТV-ийн аврах шалгаруулах Азуудын хамгийн шилдэг тамирчдын аврах шалгаруулах тэмцээнд нь хасах 54 кг хэмжээнд Yordan улсын тамирчин Алдауд Алфазар алтан медаль, аврагын алтан медалийг авлаа. Иран улсын тамирчин Ясин Вализадeh Аз ТV-ийн залуучдын аврагын мөнгөн медальтай тамирчин маань ингээд насан туршидтын Аз ТV аврах шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийг өртөж байна.